50 сая төгрөг. Энэ бол их мөнгө. Маш өндөр хамгаалтанд дор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үрчлэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирлээ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын үлт супер шоу нэвтрүүлэг. Тэ 50 саяын улс шоу нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. 50 сая төгрөг маань энэ байна. 5,000-ийн дэвсгэрт бүхий 50 бодол 50 сая төгрөг. Жилж үзэх юм бол 5 кг 5,000 төгрөг. Энэ мөнгөний төлөө тоглохоор хоёр оролцогч студид маань хүрэлцэн ирсэн байна. Тэд бол Чадравалын Бадам хатангийн мөнхчин. Сайн байна. За. Өөрсдөө танилцуулаач. Намайг Чадравалын Бадам хатан гэдэг Төв аймгийн Баян сумын харьяат. Энэ нэвтрүүлэгт оролцох гэж хүүтэйгээ ирсэн манай хүүг мөнгөчин гэдэг. Хизээ бүртгүүлээд орж ирнэ. Бид тэр өнгөрсөн онд бүртгүүлсэн. Өнгөрсөн онд бүртгүүлсэн. За. Бас их очрол дараалал ихтэй л байгаа юм байна, тийм ээ? За. За 50 сая төгрөгөөр юу хийх гэсэн бодолтой байна? Ямар ч байсан эхлээд сайн оролцоодох юм. 50 саяыг 50-ийн нараа хожихгүй байх тий. Ааха. За. Хүү өөрийгөө танилцуулаач. Бадам хатангийн мөнхчин хотод программист хийдэг. Программист. Тийм программист хийдэг. За. Та хоёр юу бэлдсэн биз дээ 50 сая мөнгөд орохдоо? Бэлдсэн. Хэр зэрэг азтай бирэн та хоёр? Гайгүй л гэж бодчихэ. Дажгүй юу? Тий, азтай. Өнөөдөр хэр азтай өдөр байна? Азтай өдөр байхаа. Нэг час өдөр энэ гэж байдаг чинь. Үгүй муу юм болоосаагүй. Болоогүй юу тий. За. Энэ 50 сая төгрөг та хоёрын мөнгө. Та хоёр энэ мөнгийг 8 асуултын дараагаар доош унгалгүйгээр авч үлдэж чадвал та хоёр эндээс мөнгөтэй гэртээ харна гэсэн үг. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Нэвтрүүлгийн дөрмийг танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгөө байршуулж болно. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгөө байршуулж болно. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгөө байршуулж болно. Бүх асуултыг бодох хугацаа 1 минутын хугацаатай. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл эхлэе. Та хоёрт 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. За. Олимп уран зохиол. За. Уран зохиол тийм ээ. Уран зохиол дээр. Уран зохиол дээр. Олимп яаж вэ? Олимп ч одоо бараг 30 олимп тэгээд маш их өргөөрөөтэй. Уран зохиол нь ер нь бол уран зохиолын ном сайн уншдаг. Уншдаг. Номонд дуртай. За. За ингээд 50 сая улс шоу нэвтрүүлгийн эхний оролцогчд маань нэг дахь асуултынхаа сэдвийг уран зохиол гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Тэнгэрийн дүлий. Хоёрдугаар дэлгэц хоёр цагаан юм. Гуравдугаар дэлгэц бух гомб. Дөрөвдүгээр дэлгэц цагаан сар ба хар нулимс. За. Асуултыг харъя. Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэн гэж эдгээр өгүүллэгийн алинд нь өгүүлсэн байдаг вэ? Тэнгэрийн дүлий, хоёр цагаан юм, бух гомб, цагаан сар ба хар нулимс. Энэ ойлгомжтой тийм ээ. Цагаан сар ба. Нэг эргэж тавих юм. За ямар ч. За. Дараа нь бас хажууд тийш нь олох тас. Зөөх дамар байдлаар ингэж. Тэгш ингэж. 40 секунд үлдсэн байна. Хариулт нь итгэлтэй байна уу? Итгэлтэй. Үнэхээр үү? Итгэлтэй. Цагийг зогсоох уу? Зогсоо. За. Заалчтай байна уу? 50 сая улс шоу нэвтрүүлгийн эхний оролцогчд маань
Уран зохиол гэсэн сэдвийг сонгосон. Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцснэ гэж аль зохиол дээр гардаг вэ гэсэн асуулт байлаа. Тэнгэрийн дүлий хоёр цагаан юм бух гомб цагаан сар ба хар нулимс гэсэн дөрвөн хувилбар байсан. Цагаан сар ба хар нулимс гэсэн хувилбар дээр 50 сая төгрөгөө тавиулангийн тавьсан. Цагийг зогсооё гэж хүслээ. Итгэлтэй байгаа учраас бүгдээрээ зөв хариултыг харцгаая. Баяр хүргэе. Мөнгө авч. За. За, хэцүү маань ч та. Явуулж. За. Цагаан сар ба хар нулимс. Наццаг доржийн зохиол уу? Тий, нацад амт чинь зөрхөө. За. Дажгүй юм таарч уу? Гайгүй шүү. Энэ маягаар цааш яваад байвал тийм ээ. Одоо цаана 7 асуулт үлдсэн. Ингээд оролцогч маань 50 сая уул шоу нэвтрүүлгийн 2 дахь асуултын сэдвийг сонгоход бэлэн боллоо. Сэдвээ сонгоё. Хууль цааз Америкийн ерөнхийлөгчд. За. Америкийн ерөнхийлөгчтэй үл яах вэ? Хууль цаазандаа хэрв? Би уг нь хуульч мэрэгчлээ тий. За. Америкийн ерөнхийлөгчд нь Ерөнхийлөгчдөд хэрв? Америкийн ерөнхийлөгчдийг хэцүү бас хэцүү дээ. Гэтэ ер нь бол Америкийн ерөнхийлөгчд бол бас Америк маань дэлхийд тэргүүлэгч гүрэн учраас Бас тий. бид бол бас мэдэх магадлал өндөртэй, тийм Би ээ? бол Америкийн ерөнхийлөгчтэйгээ сонгоё гэж бодчих. Хууль цааз гэхээр Гэтэ аав чинь хуульч шүү дээ. тий. Хуульч. За хүүгийнх юугаар болъё да. Сантаа. Хүүгийн саналагддаг зөв үү? Хуульч хүнд уг нь хууль нь ирж яадаг. Тий, уг нь. Тийм ээ. За, Америкийн ерөнхийлөгчд. Америкийн ерөнхийлөгчд. За, ингээд оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг Америкийн ерөнхийлөгчд гэсэн сэдв сонголоо. Дэлгэсэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Ричард Никсон. Хоёрдугаар дэлгэц Уильям Харрисон. Гуравдугаар дэлгэц Джон Кеннеди. Дөрөвдүгээр дэлгэц Джон Адамс. За, асуултыг харъя. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчдөөс ангаах ухааны салбарт докторийн зэрэгтэй цорын ганц ерөнхийлөгчийг нэрлэнэ үү? Хариулт нь Ричард Никсон, Уильям Харрисон, Джон Кеннеди, Джон Адамс. За. Мэдхгүй дээ. Мэдхгүй дээ. Мэдхгүй. Алиг нь асах уу? Бишээ нэхлээд олж болно шүү дээ. Доогт. За. Хавьда. 40 секунд үлдсэн байна. Адамс дээр зөх айх. Кеннеди ямар хүн байсан бэ? Кеннеди шин Биш байх. гэсэн. Биш баха. Никсон ч болохоор дид ерөнхийлөгч юм байсан шүү дээ. Ерөнхийлөгч байсан. Яг уу. Кеннедиг үед Никс 20 секунд үлдлээ. Харрисон дээр. Цана. Эднэрэг үү? Тэгвэл Харрисон дээр явах. Аль нь дөрөв нөлөө? 4, 3, 2, 1 цаг дуслаа. Ярцагчдаа баяр хүргэе. За энэ бол 50 сая уул шоу нэвтрүүлгийн 2 дахь асуулт, тийм ээ? Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчд гэсэн сэдв байсан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчдөөс ангаах ухааны салбарт докторийн зэрэгтэй цорын ганц ерөнхийлөгч байдаг. Тэр нь хэн бэ? Ричард Никсон уу? Магадгүй дээ. Магадгүй юм аа. 12 сая төгрөг тавьсан байна. Яагаад? Би л Ричард Никсоныг эмчилж дуулаагүй юм байна. Ерөнхийлөгч болохоос өмнө ямар салбарт ажиллаж байсан бас сайн мэдэхгүй байна. Жишээлх юм бол Рональд Рейган жүжигчин байсан, тийм ээ? Тийм. Кеннедийн гэр бүлийнхэн бол удмаараа дандаа улс төрчид. Улс төрчид. Тийм. Тэгээд ч ер нь эмч хүн дайн хийн гэхээр бас Тийм. сонин л юм, тийм ээ? Магадгүй шүү гэхдээ эмчнэр ч бас. Джон Кеннеди, Уильям Харрисон. Уильям Харрисон энэ нэгэн дээр ерөнхийлөгч л дөө. Эмч байсан юм шүү дээ. Магадгүй. Гэхдээ би
Адамсыг хамгийн магадaltaй. Хамгийн магадaltaй гэж бодож байна Тий. уу? Адамс дээр 19 сая төгрөг тавьсан байна. Джон Адамс дээр. Ричард Никсон дээр 12 сая төгрөг, үлдсэнийг нь Уильям Харрисон дээр тавьсан. Джон Кеннеди дээр мөнгө тавиагүй. Ерөнхийдөө бол таамаглаад байгаа юм байна, тий? Тий. Яг бол мэдэхгүй байгаа юм байна. Тийм үү? Тий. Кеннеди чинь буудуулж өгсөн баг шүү. Буудуулсан. Тий, буудуулж. Таамагласан. Тий. Эвгүй асуулт байна уу? Эвгүй асуулт. За. За ингээд зөв хариултыг харцгаая. Юу гэж алга тушаад байгаа юм бэ? Хүн 12 сая төгрөгөө алдчихад алга тушаад байгаа нар чинь. 12 сая төгрөг. Мэдээж хэрэг Джон Кеннеди биш. Харин бидний өмнө Уильям Харрисон, Джон Адамс хоёр үлдээд байна. Хоёулын дээр нь 19 сая төгрөг тавьсан байгаа. Оролцогчд маань хоёр дахь асуултын дараагаар 19 сая төгрөгтэй үлдэх нь бол тодорхой боллоо. Хэн ч байсан яах вэ, тийм ээ? Тийм ээ. Ер нь бол та тэгтээ Адамс гэж байна. Джон Адамсыг илүү найдаж байгаа. Юм эсрэгээрээ болох үе тий. Тий. Одоо л ялгаагүй болчихлоо шүү дээ. Гэтэ яг хоёул 19 сая төгрөг. Яа. Таны бодсон эсрэгээрээ болж байгаа үз? Тэглээ. Тэглээ. Асуултаа байж. $19 сая төгрөгтэй үлдсэн оролцогчд маань одоо бид 3 дахь асуултын сэдвийг сонгоход бэлэн боллоо. За сэдвээ сонгоё. Мөнгөн тэмдэгт Монголын төр. За таач доо. Хуульч хөнгөлөгч одоо Монголын төртэй бол тун холбоотой үз? Хамаагүй юу? Бас түүхийн мэдлэг хэрэгтэй. Хууль зүйн бол тустай байх хэрэгтэй гэх тийм. Та өөрөө бол Төв аймагт одоо ямар алба хасж байгаа вэ? Засаг даргын оролцогч. Засаг даргын орлогч. Монголын төр. Монголын төрийн нэгэн хэсэг явж байна. Сонгох. Дандаа таны юм гарч ирээд байна да. Түрүүн та хууль цаазаасаа бас жоохон азаасан. Эсвэл хүүгийн сонголт уу? Мөнгөнд тэмдэгт хүү? Чиний хувьд аль юм бэ? Хуйлал ер нь. 50 хүлээнд. Аль нь явах вэ? Таал өрөөнд. Мөнгөн тэмдэгт гэхээр Нэг айхтраас мэддэггүй улсын мөнгөн тэмдэгт асуувал. За гэхдээ нэг баримжаа бас байхгүй юу? Яах вэ? Байхгүй юу? За мөнгөн тэмдэгт яа. Мөнгөнд тэмдэгт. За. Оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг мөнгөн тэмдэгт гэсэн сэдв сонголоо. Тэдэнд 19 сая төгрөг үлдсэн байгаа. Дэлгэсэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц 1232 он. Хоёрдугаар дэлгэц 1234 он. Гуравдугаар дэлгэц 1236 он. Дөрөвдүгээр дэлгэц 1240 он. За асуултыг харъя. Өгөөдөө хааны зарилгаар хэдэн оноос цаасан мөнгө хэвлэж эхэлсэн бэ? Хариулт нь 1232, 1234, 1236, 1240. Мэдхгүй чи? мэдхгүй. Биш мэдж байгаа юм баг гэж бодлоо. За яах вэ? 27 онд хаан ор залгаад хэр удсан юм. Мэдхгүй юм ч үчгсэн 3 баах уу? 3 хуваайтаа Тийм. 7 саяын алин дээр тавих уу? Энд дээр тавьчих уу? 34. 94. Ингээд тавьчих уу? Энэ 32 одоо хаан ор суугаа 5 жил болоод. Энэ оронд 4-ийн зайт, эдний оронд 2-ийн зайт гэдэг ч үгүй. Одоо 34-ийг алгасах юм. 15 секунд үлдсэн байна. Алийг алгасах уу? Энэ үс магадгүй. За. 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 Энэ
Цаг дуустаа. Зя. Яасан бол? Энэ ястаа мэдхгүй асуулт байна. Их нэрийн Өвгөдөө асууж. хааны зарилгаар хэдэн оноос цаасан мөнгө хэвлэж эхэлсэн бэ гэж байна шүү. Тийм ээ. За яг хөө хэвлсэн юм байж. Гэхдээ өвгөдөө хаан маань хэдэн онд хаан ширэн суулаа? 27 онд Чингис хаан нас орсон. их эзэн бог Чингис хаан өөд болоод 2 жил хаангүй шахуу байсан билүү? Тулуу байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг тий. За тэгэд 29 оноос ч юм уу 30 оноос ч юм уу хаан ширээнд суусан байжээ. 32 он хамгийн магадaltaй биш үү? Хаан ширээнд суунгуудаа хүн чинь бас өөрийнхөө сүр хүчийг үзүүлэх. Тийм ээ? Өөрийн гэсэн мөнгөнд төмдөгт гаргах ч юм уу? Ямар нэгэн тийм байдал үүссэн байх магадaltaй юу? Магадaltaй юм да. 40 онд өвгөдөө хаан амьд байсан уу? Байсан. Байсан. 40 онд нөгөө нуус товчоо бичүүлсэн энэ гэж ярьдаг шүү. Арай удсан өгөөд. За 1240 он дээр бол 6 сая төгрөг, 1236 он дээр 7 сая төгрөг тавьсан байна. 1234 он дээр 6 сая төгрөг тавьсан. Харамсалтай нь 1232 он дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Мен 1234 он бол биш болж таарлаа. Бидний өмнө 1236, 1240 он гэсэн хоёр хувилбар үлдээд байна. 36 л юм санагдаад байна. За 7 сая төгрөгтэй үлдлээ. Ямар хуу вэ? Яг хамгийн магадaltaй арай их мөнгө тавьсан л үлдлээ. За. Таач тэгээд ерөөсөө Монголын төрөг гэхээр төрийн хүн байж зүхтаагаад, хуулийн хүн байж хууль цааз гэхээр зүхтаагаад л байгаа шүү те. Ус хүн усандаа байж магадгүй гэж бодоод байна уу? Магадгүй. Ялангуяа өөрийнхөө мэрэгжлийн дагуу юмд унтчвал тэгээ бас хав ойрхон сонсгож явах ичмэр юм да тийм ээ. Тэгж бодоод бас хамаагүй маваад байна уу? Хамаагүй чараа биш. Жохон ерөнхий мэдлэг шаардсан юм. Бас гоё байдгийг. За. 3 дахь асуултаа манай оролцогчид давж чадсан 7 сая төгрөгтэй үлдсэн байгаа. Одоо бид 4 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. Эдийн засаг бүтээл. Бүтээл. Зохион бүтээсэн юм. Зохион бүтээсэн зүйл байх нэ тийм үү? Томоохон бүтээл. Жишээ нь онгоц, Машин. автомашин, метро. Хиймэл дагуул. Бас хэдэн онд хэцүү юм да тийм ээ. Ер нь их ойролцоо сэдвүүд гарч ирж шүү. Алийн цонход хэцүү. Миний бодлоор яг зүгээр та хоёрт гэхэд бол эдийн засаг бол бас жоохон эдийн засгийн өсөлт үзүүлэлтэн дээр ороод ирвэл жоохон эвгүй байж магадгүй болов уу гэж бодож байна. Бас тийм шүү те. Бүтээлэн дээр үү? Надад бол бас хэцүү л. Бүтээл нөө те. За та шийд. Би бол аль нь ч хамаагүй. Эсвэл бүр ойлгомжтой юм байх юм болов уу? Америк нэгдсэн улс Монголын эдийн засаг хоёрын аль нь том бэ гэд? 4-р асуулт шүү дээ. Жохон чанга юм шиг. Эдийн засгийн бүр хялбар юм бол Байж болох юм те. байж болно. Байж болох юм. Бүтээлгүй л яг уу тааж магаад нэг яг мэдхгүй ч гэсэн бас нэг ойролцоо төгөж очих юм Хамаагүй гарч ирж хэдэн байна. онд бүтээсэн байг бол одоо мэдгүй шүү. Тийм ээ. Эдийн засаг нэ. Эдийн засаг. Тийм үү? За. Оролцогчд маань 4 дахь асуултынхаа сэдвийг эдийн засаг гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц гутлын улны зардал. 2-р дэлгэц хувцас томцсны зардал. 3-р дэлгэц турах таргалах зардал. 4-р дэлгэц инээх уурлах зардал. За асуултыг харъя. Аливаа хямралын үед эдийн засгийн салбарт өвөрмөц нэршил бүхий нэгэн зардал бий болдгоо. Дэлхийн нийтээр
өртдөг энэ зардлыг юу гэж нэрлэдэг вэ? Хариулт нь гутлын уулны зардал, хувцас томцсны зардал, турх таргалах зардал, инээх уурлах зардал. Эдийн засгийн хямралын үед Дэлхийн нийтээрээ өртдөг гэж шүү дээ. Бөөнөр өртдөг. аль ч улсад л бий болдог юм байна. Энийг хуурлах их сони. Энэ хоёр эд материалын. За. Гутлын уулны. Мэдгүй сониулын. Энэ ч л энэ Тэрэн дээр. Турах таргалах гэдэг энэ хоёр чинь энэ эд материалын нөгөө хоёр нь болохоор сэтгэл зүйтэй ч холбоотой. сэтгэл зүйтэй холбоотой байж болно шүү дээ. Сурах таргалах бас байж магадгүй. Нэр шил 5 Нэр 4 хэлсэн. 3 2 1 цаг дуустаа. Альва хямралын үед эдийн засгийн салбарт өвөрмөц нэршил бүхий нэгэн зардал бий болдгоо. Дэлхийн нийтээрээ өртдөг энэ зардлыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За бүр нэршээд эхэлсэн гэдэг бол нэлээд эртнээс. Одоо энэ капиталист хөрөнгөтөн орнууд энэ одоо эд хөгжиж явах явцын үед бий болсон юм байх нь тийм үү? Манай Монгол бол сайн мэдэхгүй тийм юм тий. Хөрөнгөтөн орны зүгийн юм байна шүү дээ. За гутлын уулны зардал 2 сая төгрөг тавьсан байна. Яагаад? ажил хайж бас хямралын үед чи ажилгүй л бий болдог. Тэр үед нөө гутлаа илэгтэл явдаг. Ажил хайж явдаг. Тэгэхээр бас байж болох юм. Тийм ээ? Энэ хоёр бол тийм ажил хайж явахаас гадна одоо энэ хямрцсан одоо цалин мөнгөгүй болцсон тэр ард иргэд маань шинэ гутлаа авч өмсч чадахгүй. Гутландаа л шинээр зан тавиулаад байт юм байна шүү дээ. Уул наалгаад байх шүү дээ өөрхий. Тийм. За хувцас томцсны зардал гэж бол байж болох юм тийм үү? Болох юм. Тийм одоо турах тарга Том доод түүнийг яах вэ? Тэгэл жижигхэн арзмын хувцасгүйгээд л том нь байхгүй болчихоо. Хүмүүс тураа. Яг За зүгээр зах зээлийн зүгээр нэг л Монголд ер нь тарган хүн байгаагүй дээ тий. Тийм. Хинч таргалах вдэ угаасаа. Тийм. За турах таргалах зардал гэдэг маань ямар учиртай юм бэ? Энэ байх баха. Энэ юм байх ёсгүй байх. Ийм юм байх ёсгүй хаа. Инээх уурлах зардал. Харин наас чинь бол сэтгэл зүйнээс байж болох юм тийм ээ. Хямралын үед чинь хүмүүс сэтгэл зүгээр ундаг ч юм. гэхдээ эдийн засгийн нэр томьёон дээр Тийм. зогсохгүй байх л да тий. Тэгтээ бас яагаад юм аа жоохон ёжлоо ч юм. За. Гутлын уулны зардал өсдгөө гэж 2 сая төгрөг, хувцас томцсны зардал гэдэг дээр 4 сая төгрөг, турах таргалах зардал дээр 1 сая төгрөг, инээх уурлах зардал дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Та ч мөнгө рүүгээ харахгүй. Хувцас томдох зардал бол биш юм байна. Мөн таргалах, турах зардал биш болж таарлаа. Одоо бидний өмнө инээх уурлах, гутлын уулны гэсэн хоёр хувилбар үлдээд байна. Гутлын уулны зардал дээр 2 сая төгрөг тавьсан байгаа. 2 сая төгрөгтэй үлдэж нэвтрүүлгийг цааш дөрвөлжлүүлэх үү, аль эсвэл нэвтрүүлгийг өндөрлүүлэх үү? Баяр хүргэе. Арай бодтой байсан юм аа. Тийм ээ. Гутлын уулны. Тийм үстэй. Гутлын уул илэгдэн. Ажил хайсан хүмүүс, ажилгүй хүмүүс. За тэгээд дээрээс нь шинэ гутал авч чадахгүй тийм ээ. Гуталчд л их болдог бах л да. Тийм. Уул тавиал гэдэг оочрлцсан. Хүмүүс уул наалгаал гэдэг. Тэгэхгүй бол улан цоорно. За 2 сая төгрөгтэй үлдсэн байна. Одоо 5 дахь асуулт руу орно. 50 сая явуулч авах нэвтрүүлгийн талд нь хурж ирсэн байна. Одоо бид 5 дахь асуулт дээрээс дөрмийн баг зэргийн өөрчлөлт орж ирнэ. 3 хариулт гарч ирнэ. Та бүхэн 2 дээр нь мөнгөө байршуулах боломжтой. Энэ мэдчлэн цаашаа явна.
Ойлгомжтой. Ойлгомжтой. За тавд асуултын сэдвийг сонгох уу? За сонгоё. Хүний бие дэлхийн кино. Дэшнийг авдаа. Хүний бие дэлхийн кино. Дөнгөж саяхан Оскарын шагнал гардуулах ёслол болсон шүү. Текс. Ер нь кино хэрэг үздэг үү? Мэднэ. Киног нь яах юм бэ? Кино бол бас би бас их киног нэг үздэг. Хүний бие. Хүний би Чи сонгодоо. та ер нь алинд нь сүжигтэй юм гэдэггүй. Мэдхгүй байна. Кино. Хүний би. Кино гэх юм уу та? За кино. За, Кино. Кино. За. Оролцогчд маань 5 дахь асуултынхаа сэдвийг дэлхийн кино гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо 3 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Квентин Тарантино. Хоёрдугаар дэлгэц Александр Дюма. Гуравдугаар дэлгэц Стивен Кинг. За асуултыг хараад өгвөл. Шоушенкийн шоронгоос чөлөөлөгдсөн киног хэний зохиол дээр сэдвлэн бүтээсэн бэ? Хариулт нь Квентин Тарантино, Александр Дюма, Стивен Кинг. Стивен Кинг. Мэдгүй. Мэднэ. Цагийг зогсоох уу? Зогсоо. За, баяр хүргэе. Баяр тав дахь асуулт байлаа. 50 сая уул шоу нэвтрүүлгийн 5 дахь асуултан дээр оролцогч Бадам Хатан Мөнхчин хоёр маань цагийг зогсоосон. Учир нь Шоушенкаас оргосон нь кино хэний зохиол дээр сэдвлэн бүтээгдсэн бэ гэсэн асуулт байлаа. Квентин Тарантино биш үү? Энэ кино найруулагч. Гэтэ зохиол өөрөө бичдэг. Бичдэг. Тий. Гэхдээ Шоушенкаас оргосон нь Үгүй баха. Стивен Кинг. Дюма болохоор юу Монте Кристог өндөр нэг оролдог шүү дээ, тийм ээ? Ив цайзнаас Эдмон Дантес оргодог. Түүнээс сэдвэлсэн юм шүү дээ. Александр Дюмагийн Монте Кристо гүн. Тэгээд Шоушенкаас оргосон кинон дээр чинь энэ Александр Дюмагийн тухай мөн Монте Кристо гүн зохиолын тухай гардаг штэ. Тийм үстэй. Номын сан ингээд эмхэл цэгцэлж яхад нөгөө зохиол гараад ирэхээр энэ зохиол дээр юу гардыг юм бэ гэхээр шоронгоос оргож байгаа тухай. Тэгвэл сурах чиг рүү хийчихээ гэдэг үстэй. Санаж байна уу? Сэтвэлсэн биш вэ? Тэгээ зохиолчоо кинон дотроо баг зэрэгээ оруулаад. Үгүй юу? Стивен Кинг санаж байна уу? Санаж байна уу? За. Хүүтэн санаж байгаа юм Тийм бай. За ингээд Стивен Кинг гэсэн хувилбар дээр 2 сая төгрөгийг тавьсан байна. Оролцогчид маань өөрсдөө итгэлтэй байгаа учраас мөн цагийг зогсоосон учраас зөв хариултыг харцгаая. Баяр хүргэе. Мөнгө авч уу? Тавинсан уул шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн оролцогчид маань 5 дахь асуултаа амжилттай давж чадлаа. Тэдэнд 2 сая төгрөг байгаа. Одоо бид 6 дахь асуултын сэдвийг сонгоход бэлэн боллоо. Сэдвээ сонгоё. Хөшөө дурсгал нээлт. Сонгоход айгүй хэцүү сэдвүүд гарч ирэх. Сэдв. Сарин сэдв гарч ирж байна. Яг нэг нөгөөгөөс юм давуу тийм сэдвээрээс гарч ирэхгүй байна. Тийм. Гэтэ та хоёр бас дажгүй даваал яваад байгаа шүү дээ. Хөшөө дурсгал. Сүхбаатарын хөшөө, Ленний хөшөө. Хэн бүтээсэн бэ гэвэл одоо таваад. Нээлтэн дээр үү? Нээлтийн адил. Нээлт. Мөн адил хэн нээсэн бэ? Гэвэл яа? Яг нэг таньдаг нэрмээр орж ирээд. Тийм. За нэг Төсөөлөд. Хөшөө дурсгал арай чул байна. Нээлтэн дээр үү? Сайн боддоо. Энд ч одоо 6 шүү дээ. Одоо тэгэл 7 8 дуусах гэдэг. Бас жоохон явхар хандсан дээр баг шүү. Яарвал даарна гэж Монгол ардын зүрц зүг байдаг баха. За нээлт. Нээлт. Оролцогчд маань 6 дахь асуултынхаа сэдвийг нээлт гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Бэр. Хоёрдугаар дэлгэц Дарвин. Чарльз Дарвин. Гуравдугаар дэлгэц Шлейден. 1827 онд сүүн тэжээлтний өндгөн эсийг нээсэн
эрдэмтнийг нэрлэнэ үү? Хариулт нь Бэр, Дарвин, Шлейден. Дарвин биш аа. Дарвин биш. Биш. Яаш. Шлейден бэр. Сүүн тэжээлтний өндгөн гэсэн. Амтэн 40 секунд үлдсэн байна. Та хоёрт 2 хуваах боломж байгаа. Дарвины орхон нөгөө хэдэн тач. за тийт. Ягаад 11 өгөх гээд байна? 18 секунд үлдсэн. Шлейден. Тав, 4, 3, 2, 1 цаг дуустаа. Оролцогчдын маань асуулт бол 1827 онд сүүн тэжээлтний өндгөн эсийг нээсэн эрдэмтнийг нэрлэнэ үү гэсэн байна. Бэр 1 сая төгрөгийг тавьсан байна. Яагаад? Нэгдүгээр Бэрэг мэдэхгүй. Шлейднийг мэдэхгүй. За. Энэ хоёрыг мэдэхгүй. Хоёулангэр мэдэхгүй. Дарвин бол мэднэ. За, Дарвиныг яагаад орчих вэ? Дарвины шин сурах бичиг дээрээс ахуулаад мэддэг байлээ л да. Дарвины нээлт дараа ондоо. Нээлт тийм л эсвэл. Дарвины нээлт бол хүн сармагчингаас үс сайн. Тийм үү? Тэгэл ер нь энэ сүүн тэжээлт амьтдтай их холбоотой хүн биш үү? 1827 он гэдэг чи одоо Чарльз Дарвин яг л байсан уу юу? Магадгүй л юм. Харин энэ хоёр нь хэзээ байсан бас сайн мэдэхгүй л. Нарийн сайн мэдэхгүй байна. Дарвин ч харин юм шүү. Хүн бол одоо ийм сармагчин байжгаад ингээд бүгтийгод ингээд ийм өдий зэргийн хүн болсон юм аа. Ямар нэгэн одоо бухан тэнгэр түүнийг бол бүтээгээгүй маа энэ гэдэг. Идеалист материалист талаас нь Өндгөн эсийг нээсэн гэхээр бас жоохон Хазаасан болов. нарийн юм болов. Нарийн шинжлэх ухааны чиг гэдэг юм. сүүн тэжээлт. Хүн баан өөрөө сүүн тэжээлт шүү дээ. Аа. Түүсээ. За ямар ч бас оролцогчд маань Чарльз Дарвиныг орхисон. Бэр, Шлейден гэсэн хоёр хувилбар дээр 1 сая төгрөгийг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Та хоёрын 48 сая төгрөг зэрэг доор байна. Тийм бай. Хамаагүй. Их юм авч болох мөнгөө. Тийм шүү. Шлейден биш болж таарлаа. Бидний өмнө Бэр, Дарвин гэсэн хоёр хувилбар үлдээд байна. Бэр гэсэн хувилбар дээр 1 сая төгрөгийг тавьсан байгаа. Дарвин гэсэн хувилбар дээр харамсалтай нь мөнгө тавиагүй байгаа. Хэрвээ Бэр байвал 1 сая төгрөгтэйгээр 7 дахь асуулт руу манай оролцогчид орох юм. Баяр хүргэе. Яа, ингээд 6 дахь асуултад авч чадлаа. Өдрийн ганц морьтол боллоо доо. Тэглээ. Одоо бол бодохгүй байрээс. Аа? Одоо эсвэл казинодод үзэндээ нэг 7 дээр нэг тий. Бүр болохгүй бол сайхан буудаад аль нь вэ гэж байгаа л. За тэгээ 8 руу орчих юм бол тэгээ дүүрс хэрэг тийм ээ. Мэддэг асуулт хэрэгсэн гэж. Тийм ээ. 7 дээр мэддэг асуулт ороод ирвэл ч юм сайхнаа. Тийм ээ. Зүгээр нэг үзээд алдсан. Харин тэгэл өнөөдөр аз хэр байгаа вэ гэдээ би нэвтрүүлгийн ихэнд асуусан шүү дээ. За ингээ оролцогчд маань 7 дахь асуулт руу ороход бэлэн болсон байна. Бадам хатан мөнгөчин хоёрт маань 1 сая төгрөг үлдсэн байгаа. За сэдвээ сонгоё. Дуу хөгжим спорт. Спортын дээр. Дуу хөгжим спорт. Мэдхгүй шээс нэг удаа асуух та. Аа? Дуу хөгжимд дуртай юу? Үгүй би ч хоёуланд нь дуртай л дээ. Одоо бас л яг тэнцүү гараад ирв үү? Тэглээ. 50 50 гарч ирээд байна тийм. 50. Яасан сони. Аавс спортын дээр ах уу? Хоёулаа спорт дуртай. Хоёулаа спортод дуртай спортон дээр баха. Тийм. Дуу хөгжим ч бас сайхан юм гараад ирж магадгүй те. Үгүй юу? Магадгүй. 7 дахь шүү те. Сайн бодоорой. Надад бол аль нь ч хамаагүй.
Спорт маш шүрэг өгнөж шүү дээ. За, спорт. Спортын дээр. За. Оролцогчид маань 7 дахь асуултынхаа сэдвийг спорт гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Дэмбэрэл. 2-р дэлгэц Бямб. 3-р дэлгэц Ган Зөрөг. Асуултыг харъя. (1971) онд Их Британи улсад болсон Байц сурын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 метрийн төрөлд 641 оноогоор тэргүүлж дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчныг нэрлэнэ үү? Дэмбэрэл, Бямб, Ган Зөрөг. Цагийг зогсоох уу? Зогсоё. За. Нэг тийм байлгүй дээ. Нэг ганц амархан асуулт гарч ирэх болов уу гэж бас бодоод байсан тийм ээ. Хамгийн анхны дэлхийн аварга. Хамгийн анхны дэлхийн аварга эмэгтэй Дэмбэрэл гэж хүн байсан. За энийг бол Монгол хүн бүр баг мэдэх байлгүй дээ тийм ээ. Энийг бол мэдэх байх. Маш амархан сайхан асуулт гарч ирлээ. Зөв хариултыг харах уу? Магадгүй биш юм билүү? Юу ч гэсэн. За тийм. Баяр хүргэе. За. 50 саяын улс шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн оролцогчд болох Бадам Хатан, Мөнхчин хоёр маань, аав хүү хоёр, Төв аймгаас 50 саяын улс шоу нэвтрүүлэгт оролцохоор аав Бадам Хатан маань хүрэлцэн ирсэн. Хотод байгаа хүүтэйгээ нийлэн орж ирсэн. 7 асуултыг давж 8 дахь асуултан дээр буюу 50 саяын улс шоу нэвтрүүлгийн хамгийн эцсийн шатан дээр тулж ирээд байна. Тэдэнд 1 сая төгрөг байгаа. Чамлах юм биш ээ? Тийм ээ? За одоо ингээд 50 саяын улс шоу нэвтрүүлгийн 4-9-оор 8 дахь асуулт бол 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Алдуулгүйцээ онвол 1 сая төгрөгтэй өнөөдөр гэртээ харихнаа. Сэдвээ сонгох уу? За сон. За. Эртний грек шашин шүтлэг. За. Хоёулаа хоорондоо юм ярихгүй байх чинь. Алин дээр үү? Шашин шүтлэгэн дээр үү? Шашин шүтлэгэн. Эртний грек гэхээр одоо ямар хөө. Эртний грекийн тухайн үеийн одоо сотнууд, уран барилга, яруу найраг юу байдаг юм бол доо? Шашин шүтлэг. Зохиол бүтээл. Эртний грек. Эртний грекэн дээр үү? За таашид. Би бол Шашин бол ердөө уртаашаа юу лээ? 4 3 хүн л байгаа шүү дээ. 3 хүн. Гэтэ хэцүү. Дотроо одоо урсгал та. Яа. Дотроо бас шашин задрна л да тий. Тийм задрна. надад бол шашин шүтлэгэн дээр ч юм шиг санагдаад. Гэхдээ за грекэн дээр яах вэ? Грекэн л авсан ч грек. Аавыгаа дагахаар шийдсэн үү? Тэгээ За, аавыг грек. одоо. Аавыг дагая гэж байна. Хамгийн сүүлийн 8 дахь асуултан дээр. Оролцогчд маань 8 дахь асуултан дээр тулж ирээд байна. Энэ бол 50 саяын улс шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн шат. Сэдвэтэд эртний грек гэж сонгосон. Дэлгэцэн дээр одоо хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц Миссанууд. 2-р дэлгэц Сфикчүүд. За ийм хоёр улсууд байсан байна тийм ээ. Асуулт нь эртний грекчүүд аян дайныхаа явцад Дунайгаас Дом мөрөн хүртэл нутгалж байсан Нүүдэлчин аймгийг юу гэж нэрлсэн бэ? Нэр өгсөн юм байна. Хариулт нь Миссанууд, Сфикчүүд. Аян дайныхаа явцад Дунайгаас Дом мөрөн хүртэл нутгалж байсан Нүүдэлчин аймгийг. Спикчүүд баха. Спикчүүд. 30 секунд үлдэж байна. Монгоос. Одоогийн Дунайгаас Дооны хооронд амьдарч байгаа улсуудын төстэй юм байна уу? Украинчууд л байгаа үстэй. Дунайгаас Дооны хооронд.
Цаг дуслаа. За, юутач баяр үргэе. 50 сая улс шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн шат болох 8 дахь шатанд тулж ирсэн та хоёрт юутач баяр үргэе. За, энэ бол 8 дахь асуулт байлаа. Эртний грекчүүд аян дайныхаа явцад Дунайгаас Дон мөрөн хүртэл нутгалж байсан Нүүдэлчин аймгийг юу гэж нэрлсэн бэ гэсэн байна. За, тэр үед Дунайгаас Дон мөрний хооронд одоо энэ хоёр аймгийн аль нэг нь байсан юм байна, тийм ээ? Грекчүүд өөрсдөө нэр өгсөн юм байна шүү дээ. Миссанууд эсвэл Свикчүүд гэсэн энэ хоёр нэрийн аль нэгийг өгсөн юм байна. Одоо бол Украинчууд Молдав эднэр л байгаа, тийм ээ? Румын, орох уу? Тийм. Дунай, Монгол. Яагаад Свикчүүд дээр тавьчих вэ? Юу гэж бодов? Энэ сурах хүсэл дээр их уншижсэн нэр Свикчүүд нь. Уншижсэн? Тийм. Миссанууд гэхээр одоо урагшаа Африк шиг дэд бол байсан юмсаа тэгээд. Санагдаад байна уу? Тийм. Тэгж л бодогдоод байна. Тэгж бодогдоод байна уу те? Свикчүүд. Свикчүүд. Миссирүүд чинь хаах нуур байлаа. Миссер гэдэг чи одоо Перс Тал руугаа тий? Тийм. Морин тэрэгтэй нумс Тийм. харавдаг нөхцөл тий? За, миссанууд гэхэлэр би бас их дуулсан байгаад их юм. Лав та хоёр зөв тавьдсан болов уу гэж би бодоод их юм. За, хүний сэтгэлээр тоглосон юм болчих вэ тий? За, Свикчүүд гэдэг дээр 1 сая төгрөг тавьсан байна. Миссанууд гэсэн хөлбөр дээр мөнгө тавиагүй. Яагаад гэвэл 50 сая улс шоу нэвтрүүлгийн дүрм ёсоор 8 дахь асуултан дээр аль нэг хөлбөр дээр мөнгийг тавих учиртай. За, ингээд зөв хариултыг харцгаая. Яасан бол? Стоп. Нөгөө хөлбөрийн сонгодог байж юу? Нөгөөх нь юу вэ? Миссанууд. Ха? Миссанууд. Нөгөө сэдвэн Нөгөө сэдв үү? Шашин шүтлэг. Шашин шүү. шашин шүү. Эдэн цочж байх чинь аа. Эргүүлжтэй. Боловсрол твист 50 сая мунд шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын ялагчд тодорлоо. Ялагчд нь Төв аймгаас 50 сая мунд шоу нэвтрүүлэгт оролцохоор аль жилийн өмнө бүртгүүлсэн хоёр оролцогч маань 50 сая мунд шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын ялагчд боллоо. 1 сая төгрөг олж чадсан. Мөнгө авч. За. Гайхалтай сайхан оролцлоо. Тийм ээ? Дондор нь ер нь ганц л яг мэддэг юм гарч ирв үү? Тэгдэ. 3 мэддэг юм гарч ирв. Дэмбэрэл. Өөр чи юу байла? Эхний асуулт. Хамгийн ихний асуулт тий? Стивен Кинг. За бас ч гэж бас гайгүй мэддэг юмнууд таарсан байна. Өнөөдөр ер нь азтай байсан юм байна. Тийм ээ? Тэгдэ. За. За баяр үргэе. Эргүүлжтэй 50 саяын улс шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын ялагчд бол Бадамхатан мөн түүний хүү Мөнгөчин хоёр байлаа. Тэд 1 сая төгрөгийг хожиж чадлаа. 50 саяын улс шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар та мөн энд оролцож 50 саяын улс шоу нэвтрүүлгийн ялагч болохыг хүсэж байгаа бол боловсрол телевизэд хандаарай. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.
Endemol компани албан ёсны эрхтэйгээр боловсрол сүү телевизэд бүтээв. 2013 он.